За, нохоогоо асар гэдэг нэртэй тоглоом хэдүүлээс амар нохоог асрыг. Би чи одоо 2-2 нохоо өсгөж өндөлгөж байгаа хүн ганц мөн нохоог бол асраад байгаа юу аах вэ? Тийм бицтэй. Зүгээр нохоогоо асар гэж шууд хэлчихэж байгаа юм би өөр ямар нэгэн байхгүй юм бэ. Манай нохоо хаана вэ? Маус нь дээшээ доошоо харддаг юм биш. Зөвхөн баруун зүүн тийш. Ваа, голден биш гоё шүү. Голден бол нохоогоо даг гинэ. За дагаад орхий. Голден гэхдээ бас нэг юм жоохон татгардуу те. Хаскиг арай гүйцэхгүй ч гэсэн. Одоо яг хаад идэх юм бэ? Get the food in the basement гинэ. За бодволоос очиод нохооныхоо хоол авчиргэн. Манай бодвол энэ мөн үү? Миний маус гэхдээ яг яагаад доошоо харж болдгүй юм бол яг ингээ зөвхөн их зэрэг хараад энэ гацаад байна те. Нэг тийм жоохон лаг мэдрэгдэж байна та нарт. За одоо гайгүй юм шиг. За ямар хэцүү под болов вэ гэхдээ? Яагаад ийм том байх вэ? Нөгөө backroom шиг том заавалцаа. Амар нохооны хоол олсон. Би одоо төрцөн үү? Мэдээж төрөлгүй яах вэ? Төрөхгүй бол бяг байх болж штэ. Яагаад шүүгэн дийж харь те? Яагаад галхууны хөөрөнд нохооны хоолоо тавьж болохгүй гэж. За нохоогоо даг гинэ. Хоол идэхгүй мө? Энийг антин би штэ хоол идэхгүй гараагүй үзээ. Одоо яхан тоглох юм уу? Тийм бэ. Тоглох гинэ мэ. Бөмбөг авчираарай. Гүүгээрээ. Анц аваад ир. Ачуу. Ямар амар хурдан юм бэ? Мистэг нохоо штэ мэ. Гүүгээрээ. Идэгтэй ямар амар амархан хийцэн тоглоом бэ тий зүгээр би жигээр госцсон голден би жигш ба одоо тоглож ханаагүй юу арай их тоглоод байгаа юм шиг вэ алга болцсон зүгээр за одоо бодволоос очиод ус авчир гинэ гайхалтай тий нохооных нь хоол нь нохооных нь ус нь хоёулаа бодволтой байж идэг нэс яагаад ойрхон байж болтгүй юм бэ яагаад галдгооныхоо сая нохоо цонхны гадуур гүүгээ өвчлээ тий хажигт гүүжийг харагдсан да эсвэл зүгээр нөгөө PNG-ийн зураглаас гарах гэ хөвж явсан юм болов тэрийг би гүүжийг харчихв ус одоо ус хаана өвчлөх вэ энэ том бодвол тэгээ нөгөө ус олно гэдэг чинь сүлд нөгөө ус хайхтаа яг аль адилхан л да тий хаач тэр ус нь байгаа мэд энэ дотор энэ зогс идэг тэмдэг яг ямар ч учиртай байгаа. Энд үждэг ш. Тэгээ хамгийн гол нь лаацтай ус вэ үсттэй. Би болохоор нэг юм хувин ч юм уу эсвэл нөгөө карантин дээр төсөөлж байгаа шүү дээ. Тэгсэн чинь бүр манай нохоо чинь цэвэршүүлсэн ус уудаг юм бэ нөө. Нэг түлхүүр олсон. Бэж та. Энэ төрдөг байшин шиг байгаа шүү дээ. Яа. Тэгснэ түлхүүр олоод байгаа шүү дээ. Яа. Энэ нохоо намайг хөөх гээд байна те. Кийгүнд аландаа чамаа гэ толгойг жаах зөхөн дөнгүүд би энэ дотор ингээл төөрөөд пажигт цугтаагаад хүүе яана гарахгаар цаана байна гэж яг тих гээд шиг биш үү. За юутай ч усыг бол авцаа. Гадаа гарч нохоонд өг. Босоод ирчин байдаг шээсээ. Цаа яг юм ш. Болчихж байгаа юм уу? Ямар тэнийг юм бэ зүгээр нохоо ер нь хийж байсан тэгнэ үсттэй манай нохоо босоод ирэх юм бол би гайхаад хүүе манай нохоо яага босоод ирүүгээ би өөдөөс нь орчин штэ утгал өстой байсан юм байна л да. Энэ сонин тоглоомоос юу хүлээд байгааг тань гайхаад бэж л та. Үсглийн үдчиж л мэднэ үсттэй. Заримдаа бидний төсөөлөөгүй газар байдаг гэж байгаа шүү дээ. Энийг хийснээс хийгээгүйсэн дээргээл нэг юм хийх гэж байгаа. Тэгээ хийсэн чи яг үндэ амьдралын өөрчлөлттэй ийм гоё сайхан зүйлмүүд болдсон шүү дээ. Магадгүй энэ тоглоомыг ингээл тоглоод тэгэл видео болгоод оруулсан чи гиг үед миний саб өсөөлтэй би сая саб маптай болоод гайхамшиг болно шүү дээ. Тийм биз. Итгэх л хэрэгтэй. Хамгийн гол нь бид нар итгэлээ алдчих болохгүй л гэх. Яаж түрүүний түлхүүр хаана вэ? Түрүү энэ хүндэл байсан да. Нэг юм амар санаандгүй энэ зарцсан болчихлоо. Түлхүүр олж байгаа би ойлгочлаа заа. Одоо яана гэж одоо гадаа гарна нохоо намайг хөөн. Тэгээ би бодвол руу зүхтэн нохоог би бодвол дотор төөрүүлнэ. Буцаж гараад хаалгаа төгчих юм бэ. За. Одоо манай нохоо хүн болцсон байгаа шүү дээ. Тэнгүүт нь пажигт бодвол руу зүхтаагаад нохоогоо төөрүүлээл. Хаалгаа төгчээл. За, араас хөө намайг. Эхлээд би хаалгаа төгчих хэрэгтэй гинэ. За хаалгаад үгччихлээ. Хаалгаад үгдсэн шүү. Гэрийнхээ хаалгыг төгчих байсан юм бэ. Энэ ард тус хаалга байгаа юм уу? За энийг төгцсөн. Энэ хаалгыг бас төгчих үү? Аггүй энэ худлын өрөөнд ороод ирсэн. Ямар ч сан гадаа хоёр хаалга бол төгччихлээ. Өөр хаалга байхгүй дээ. Нохоо боллоо. Арай яг тэгтээ хэд шиг байдал ер нь эвгүйт гээд. Амар хаалгаад үгдсэн юм чи унтаад хүү? Босгүй.
Унтаад өгдөг ш. Оо цоохоогтой ороод ирсэн. Өө гай. За доотлын давхрын хутаг одоо нөгөө аж үйлчилж магадгүй гинэ. За хоогоо хутаглах хэрэгтэй болсон. Өө лээ одоо подвол руу орохоор нөгөө гай нараас ороод ирнэ штэ. Өөр яах вэ? Ер нь подволоо хизээ подвол гинэ хутгаа хизээ подвол өнчи хөвтөж штэ. Аа цаашаа. Ер нь хизээ хутгаа подволд хийдэг байсан тийм бицтэй. Галтгоонд байдгүй юм уу? Яага нохооны хоол, цэвэр ус бүгдөө манай гэрийн подволд байгаад байгаа юм бэ? Галтгоонд байсан бол энэ их цаг завыг өрөхгүйгээр би энэ нохоог хутглаа те. Ингээл болоо штэ ганц л хатах штэ. Одоо нөгөө хутг нь олдохгүй. Айгу подволс харь тий? Нэглэх подволс юм. За хутгаа олцсон. За одоо нохоога барьж аваад нудраа игнэ. Нэ. Алтака. Нар дуурайд байна уу? Hello гэж. Ярддаг нохоог гэхдээ алах хэрэг байна уу? Ярддаг нохоотой болчих юм бол үстэй хідэн бичлэг хийгээл тэгэл амьдралаа усгах чинь үстэй. Харалтаа хүмүүсээ миний нохоо юм ярддаг гэж YouTube руу хийгээл, Instagram руу хийгээл, TikTok руу хийгээл тэгэл ганц хоёр телевизэн нэвтрүүлэгт өргөдөөл тэгэл амьдралаа усгах чинь үстэй. Тэгээ нохоогоо нэг ганц хоёр удаа кинон тоглуулаад Watch. Ой биш юм уу? Тэр гадаа байсан нөхөр чинь манай нохоо биш байсан юм шиг үн тий. Энийг алах гад гэсэн ч алж болохгүй шүү дээ. Тэгэхээр гадаа импостер нохоо байгаа юм биш дээ. Нөгөө скинвалкер тийм болоо явчлаа шүү. За гарыг. Энэ бол биш вэж. Би ч андуурцсан яваад байгаа юм байна. Хоёр нохоо байгаад байгаа юм байна. Хаана вэ? Тэр дотор байна уу? Надтай зад хутгалцах уу? Тийм байж. Энд чи өөр юм бэ. Матч. Харин юу юм уу юм уу? Тэгээ яваад идсэн. Гайхамшигтай тий өнөөдөр ингээ хэдүүлээ бурхны гайхамшиг харж байна. Тавид гагцгүй ертөнцийн эзэнд итгэж чадах юм бол тий хичнээн нүгэлтэй нохоо байсан ч гэсэн ингээд яваачнд очиж болдог хэдүүлээ харлаа тий. Амен. Одчны нохоо гарсраг. Тэгээд дууслаа гинэ. За тийм л байсан юм байна. Амар зүхтаан мухтаан ингээ баах юм таамагласан өстө таамагны нэг юу ч болсонгүй тий. Дараагийн тоглоом Not from Ear гинэ. За чихнээс биш үү гэдэг нэртэй тоглоом байна. Энэ ямар амар удаа эхэлдэг тоглоом бэ? Жижиг тоглоом гэсэн уншаал гэдэг ш. Я копирайт авчлаа тий. Моо хүүгийн бацаал гэж байна. Тэгээ би чамайг айлахыг хүсээг юм аа. Тэгснэ юунуудыг газар хөдлөлтөөр унсан давцангуудаа янзлчлаа гэж давцан 50 өдөр. Тэгээ нүд чи яасан юм бэ гинэ. Тэгээ сургууль дээрээ зодтолцсон гэсэн чакка яриа чи би чамайг сонсч чадахгүй байлгүй. Сургууль дээрээ зодтолцсон гэсэн чинь заримдаа хүчирхийлэл хэрэгтэй байдаг. Тэгээ юу уншиж байгаа юм. Тэгээ энэ болохоор газар хөдлөлтийн тухай тэгээ алга болсон хүмүүсийн тухай мэдээ уншиж ийнэ. Тэгээ дээрээс нь ийм цуврал алуурчин сул чөлөөтэй явж байгаа юм шиг байна гэсэн чинь тэдний хэлж байгаа бүх юм бити итгээрэй гин. Росета гин. Энэ Росетын хий юм бол за тэгээд тэ Жон энэ юунуудыг тавиуруудыг янзалж өгсөнд баярлалаа л гэн. Дахиад газар хөдлөх юм. Тэгээ би явлаа. Тэгээд дахиж ирээд энэ тавиурууд чинь дуусгаад өгнө л гэн. За тэгснэ миний хөө найшир надтай хамт яваарай л гэн. За миний зүүж их ингээд те зархнаад байна чи миний чихийг хараад гэн. За энэ ч нөгөө чихнээс л биш үү гэдэг нэртэй тоглоом байгаа шүү дээ. Чи итгэхгүй байхаа. Өнөөдөр чихэн дотор нэг юм аацтай өвчтөй орж ирсэн гин. Тэгээ миний чих бас тэгсэн байхуудыг би айж ийн гин. За яста чихэн та нарт бүгдэнд чинь байдаг. Амаа мөн үү? Би хөдөө явахаар чихэн дотор хараа орхоо орчихгүй тэгээд айгаад бараг унтч чаддгүй шүлгээ. Гэхдээ тэр яг чихнээс ордгоо. Ордог л бах л та тий. Ордог болол тийм яриа гарсан билгүй дээ. За би тэгээ сүүлийн үед ингээд те чихэн дотроос амар их өтгөхөө гаргаж байгааг нь. Тэгээд Жон одоо энэ нөгөө юм сордог машиныг янзалцсан. Гинэ тэгээ энэ машингүй бол үстэй энэ өтгөхөө гаргахад хэцүү штэй л гин. Тэгээд энэ нөгөө доторх эд ангийн солилцсон болохоор өмнөхөөс арай жоох өөр болцсон гин. Тэгээд тэр маш олон зүйлийг засч чаддаг те. Ямар олон мэддэг юм би өстэй мэд тааш хүн байл гин. Тэгээд миний чихэн дотор ямар нэг юм байна уу хараатгал гин. За харсан. Ороод өндгөлчтэй харин ястай юу болоо явцсан шүү. За чихэн дотор ороод гисэн. Тэгэхээр мэдээж те чихний үсийг хідүүлээ өнгөрж ийн. Мэдээж чих юм чин чихэн дотор бол хуйлах байх нь бол хуйл. Тэгээд энэ чихэн дотор байгаа юмаа ингээд соруул гинэ. Соруулаад хэрвээ гарч ирэхгүй байх юм бол
Энэ багжийг ашиглаад яа гэж байна. Одоо нөгөө хөдлөг гэж байна. Хоёр янзын багж байгаа юм бэ. Нэг нь сордог. Нөгөөх нь болохоор юм хуулдаг багж юм шиг байна. За хуулаа хөдлөсөн. Одоо тэгэнгүүтлээ яахан сордгоо гаргаад соруулах уу? Зүгээр ингээ явуулахаар биш уу сороод байгаа юм биш үү? Ээж худлаа яриа надаар зүгээр жихээ хуулчлаа тий. Яана миний жихэн дотор өвт хорхоо ог шиг байна. Миний хүнийг хараад гаж гэж байгаа. Тэгээ худлаа надаар жихээ хуулцсан. Яг тэглээ. Ээж нэр бас хүүхдээ айгуу гоё цэвэрхэн яаж ашиглахаа мэдчихэж байгаа шүү дээ. Энийг тэгээд яаж яах юм бол? Тэгээ ингээд шууд татчих юм бэ энэ томыг болохоор. За ойлгочлаа. Ийм том байх юм бол татаж гаргаад, жижигхэн байх юм бол соруулаад. Үлдгийч удаа би ч та юм бэ? Хингэрхэн дотор нь юм байна өө. Яасан бэ Жон те би камер оруулсан. Тэгээ зургийг аав гинэ. За. Айгүй чихний хингэрхэн дотор ямар нэг юм байсан сая юуг нь бол харсангүй. Тэгснэ би чи ямар нэг одоо нэг сони юм бол харахгүй байна. Чи зүгээр сүүдэр харсан байхыг нь. Тэгээ чи сайн байж чадлаа. Чамайг дараа нь одоо нөгөө жинхэнэ өвчнүүд дээр хүртэл ингээд туслахаар авч болох юм аа гэн. Тэгээ сургууль дээр чи юу болсон тухай ярилцгийг чи тэр хүүхдтэй зодолтоо тэгээд суспенд хийхээр одоо юу юм? Нэг юм сануулга авсан л гэж орч болох уу. Тэгээ чи тийм биш шүү дээ л гэснээр тэр зодоо ихэлсэн штэ. Намайг доромжлоод ирсэн л гэн. Тэгсэн чи тэр хүүхдийн хийснийг чи ингээд заавал тоох ёстой юм уу те? Доромжийн одоо өөрөө өөртөө бити тусгаал гэж. Одоо чихнээс нь алиалагч гарч ирэх байх та. Ёстой те нөгөө шулуу гидсний өвшөө авалт шиг юм болох гэдэг нь штэ. Одоо болохоор шулуун чихний өвшөө авалт явагдаж шүү. За тэрний үнэн бол яах вэ гэн. Хүн болгон одоо их сургуульд орох тухайгаа ярьж байгаа те. Энэ газраас нүүн гэдгээ ярьж байгаа. Тэгсэн чи би хичээл дээр муу сууж байгаа. Надад одоо ямар ч зориг чиглэл алгал гэн. Тэгсэн чи одоо ингэхэн зүгээр хэвээ үзэгдэл шүү дээ гэн. Тэгээд энэ ертөнцид өөрийнхөө байх газрыг олно гэдэг чи ер нь бол хэцүү гэж байна. Үнэн шүү. Чи өөрийгөө хэн бодохыг хүсэж байгаа вэ гэдгээ олж мэднэ гэдэг чинь л айгүй чухал гэн. Тэгээ алгасаа байсан. Хин бэ? За ингээ яарч ирсэнд уучлаарай гинэ. Брандилдан чи надад хэрэгтэй вэ гин энэ сэрлүүлгээр. За чи надад хэрэгтэй вэ гэсэн чинь 1000 удаагаа те би чамтай болцоонд явахгүй гинэ. Гэсэн чи би өнөөдөр чамтай болцох гэж ирээгүй гин. Тэгээд те нэг гимт хэрэгэн дээр чиний тусламж хэрэгтэй вэ гэж чинь. Гэсэн чи тэгэлгүй яах вэ хамт явъя гинэ. Тэгээ энэ чи хүлээж байгаарай. Энэ яриагаа дараа үргэлжлүүлье гэн. Тэгээ гэртээ хийх ёстой юмудаа хийгээ бити мартаарай л гэн. Тэгээ чи чихвч зүүхгүй шүү. Бүтэн сарын хугацаанд чи чихвч зүүхгүй шүү гэж. Тэгээ унтж байхдаа хүртэл чихвч зүүгээд нь штэ. За эхлээд шалан дээр байгаа юмнуудаа түүх гэж байна. За мэдээж аимшиг тоглоом юм чинь нэг иймэрхүү юм болвол хийх нь бол хуйллах тий. Гол нь биений аягыг хаашаа. Тэгээд бүх юмнуудаа усал гинэ. Цэцэгнүүдээ. Цэцэг усалдаг юм нь хаана байгаа вэ? Усалдаг юм нь мэдээж байхгүй би аягаар услах юм байна тий. Гомшигтай тийм байна. Аягаар услах байж. Дараагийн цэцэг. Бэжтэй нэг цэцэгэнд 3 удаа ус хийх юм уу? Чи биш ямар их ус ордог цэцэг вэ? За, тэр цэцэг шууд том болчихдог гинэ. Амраа 3 удаа ус хийгээл тэгэл бог гэ том болоо гарч ирсэн. Ямар зовцсон усалтай ёстой. Жохон томхон юм байхгүй энэ цэцэг усалдаг сав энцээ байгаа байхгүй юу? Яг тэгхгэлээсэн юм л да. Би мэдчихсэн угаасаа. Та нарыг зүгээр хэр төвчээртэйг шалгасан. Ер нь бол те цэцэг усалдаг юм сав байгаа. Тэгээд манай үзэгчид ер нь хэр төвчээртэй намайг ер нь хэр сайн дэвчиж чадах нь л гэж харсан. Одоо нөгөө стрессийн судалгаа гэдэг нь шүү дээ. Нийгмийн стрессийн судалгаа гэж юм хийгддэг байхгүй юу? Яг тэрнтэй адилхан би тийм хийж шин. Аяг хаяадах хэрэглэж нэг удаагаа аягнуудаа буцаага хийчих чуулан болох л байсан те. Яач юу? Надаас хол өгш. Юу вэ? Над руу юу дайрав? Тэгээ дээрэс нь хаалга тогсон юм бэ? Хөөч надад шиний тусламж хэрэгтэй нээж ч юм бэ нүү? Ээж байхгүй штэ. Энэ чихээ ухаад ирсэн. За чихэн дотроос нийтдэл одоо алилагч болцгоё. За тэгснээ ээж яваад өгцөө гэсэн чинь би өнөөдөр барбарилатай болцоотой. Тэгээд надад одоо ингээд цаг биш энэ боломжийг алдах ерөөсөө ирэх байхгүй гэн. Чихээ цэвэржсэн чинь чихэн дотор хүн гатцсан гинэ. Айгүй юу. Тэгээд би яарад энэ барбарилатай хийх нөгөө болзооноос хацарлаа л гин. Тэгээ чи миний чихийг одоо нөгөө зохицуулаатгаал гин. За тий асуудалгүй. Амар чих ухъя. Чадна штэ. Монгол хүн байна да. Монгол хүмүүс чи ер нь бол тэгэл нэг юмны ивийг бол айгүй ихтэйхэ олчдээ штэ. Чадахгүйсэн ч те. Чадна гэ тэгэл чадчихдаг байхгүй юу? Ийм чин ээжийн чихийг нэг цэвэрлээд үтсэн байхад бол танихгүй хүний чихийг бол эд цэвэрж үзье яах вэ? Тэнгэргийн цоо хатгалаа гэхэд ядчил ээж минь биш штэ. Танихгүй юм штэ. Тийм. Яна уучлаарай те. Чи ингээ мэрэгжлийн бус хүнээр чихээ өөрөө яах гэж ухуулсан ингээл болоо штэ. Тэнгэргийн цоо хатгаа хийсэн байхад. За, надад өөр багаж хэрэгтэй гин. За, пинцетийг гаргая.
Барьцсан уу? За барьсан. Надад гарч байгаа нь мэдрэгдэж юм лхэн. Чихэн дотор ингээ хөвөн гацчвал бас эвгүй бах тий. Өвдөд амар байх байлгүй тий. Болчлоо. Миний анхны мессеж бүр ингээ амжилттай боллоо. Тэгснээр танаа ээж чинь намайг ингээд чихний хөнгөр чихээ ухаа бойл гэж хэлсэн. Тэгээ сүүлийн үед миний чих айгүй их загтнаад байгаа гэн. Тэгээ айгүй дэжгүй сайхан болчлоо л гэн. Тэгээд би болцоондоо явлаа гэн. Тэгээ зөндөө баярлаа. Тусалсны чи эзэж мартахгүй гэн. Доктор ажаа. Тийм шүү. За загсны хоол нь хаана энэ вэ? Хоолцсон. За ээж хүрээд ирсэн. Батууд эйгөө өдөр биш ижиг бас хүн болохоор гайгүй баха. Тэвэл тий. Тэр нөгөө нэг хуучны хүмүүс яадаг байсан шүү дээ. Хөвөнд шар тас шингээгээд нөгөө чихрүүгээ хийдэг байсан. Тэгээд нэг хүний чихнээс яг ингэж хөвөн гарч ирсэн шүү дээ. Тэгээ нөгөө удаад хөвөн. Тэгээ ингээд чи ингээд нөгөө тэнч нөгөө шар гээд тэгээ татж гаргаж ирсэн шүү. За гэртээ ирсэн. Тэгээ юм идмээргүй би шууд унтлаа гинэ. Чи тэгээ өөрөө хоолоо зохицуулаа идчихээрэл гэн. Тэгээ надтай юм ярилцмаар бол ярилцаараа сайхан амраараа гэн. Тэгээ дээ би ч гэсэн танд ярьдээ чи сайхан амраараа гэн. Тэгээд жоохон чимээг байгаараа миний толгой өгдөд гэн. За ээж ерөнхийдөө нэг юм сонин гиб хэргийн талбар дээр очисон чинь жоохон яачлаа те нөгөө шижиглчлээ те шижиглэх нь чаашаа. Айчлаа те. Миний өрөөнд хэрэг байгаа бүү. Check on your bird гээ би хэрэг тийжээд юм биш. Новшин вэ гэн. За шуугаал. Амар хот за бариад авсан. За шуугаа хоолл тэгээд өөрөө хоол идэж. Манай шууны хоол хаана байгаа? Эрдэнэ шиш майдхүү. Эрдэнэ шиш идэх юм гайхамшигтай. Хэрэг эрдэнэ шиш идэх гэж би ерөөсөө мэдээгүй. Би ч талааж болохгүй юу? Гоо юм шиг шууд идчихгүй. Ямар их юм идэх. За дахиад идэх үү? Идсэн уух уу? Уусан юм идэх үү? Идсэн. Маслын идэх үү? Энэ юу сиро идэх. Кетчуп уух уу? Энэ юу дахиад хоол идсэн. За ёстой өсвөр насны хүүхэд чиг л идтгий те. Бүгдийг хольж утгаал амруугаа чихээ хэллаа штэ. Одоо унтаад өгөх юм даа. Шумуул үхлийн симфонио тоглож штэ. Тэгтээ хүүхэд байхад яг ингээл чих рүү орош. Чааваса миний чих рүү орчиж байгаа юм уу? Тэр нөгөө чихэн дотор янз бүрийн амтан байна гэдээсэн чинь ийм шумуул шиг амтан ороод байгаа юм биш үү? Минийх рүү гус. Одоо зүүдэндээ яах юм чих цэвэрлэх юм уу? Хоос яварчлаад яах вэ? Мар хөлхөө сорчи тий. Яаж захт ямар амар том чих вэ? Яваа л гэдэг. Энэ баг тархиндаа хүрлээ. Чихнээсээ тархинд хүрсэн үгүй юу? Аггүй байна. За дирээх үү? Сорёох үү? Ой тарих өтгө баг нөгөө чихээр нь гараад ирлээ тий. Зүү чихээр ороо баруун чихээр гарах гэж. Ирчээрээ доосцоо. Одоо хоолоо руу яваад ирлээ. Зүү чихээр ороод хоолоо руу явсан. Одоо ходоод руу орчих. Яасан томж их вэ? Энд ч тэгтээ зүудэлж байгаа л байна та тий. Гайхамшигтай гайхамшиг өөр юм. Чихээс хүүхэдтэй. Нөгөө чихэн дотор алиалагч байгаа хүүхсэн сая чихэн дотор хүүхэд байна. Жохон хүүхэд байна. Айгүй газар үлдсэн сэрсэн. За өглөөний мэд гэн. Өнгөт төрчл ямар гоё байна тий. Газар үлдсэн мэдээ дууссан. Дахиад хоол идэгэн. Би амар газар үлдэлт болоо. Манай бүр гэр орны чих самраа хийцэн байдаг шүү. Энийг идчих болох уу? Идчих болохгүй юм байна. Идчихмээр энэ юу вэ? Маань үзөө уугаад өгөх. Энэ юу вэ? Сүү юу? Чи энэ юу вэ? Лимон идэх үү шүү дээ. Өсвөр насны хүүхэд байна дээ шүү дээ. Юу ч хамаагүй идэх юм шүү дээ. За идэ болсон. Ийж байгаа юм уу? Ичи байхгүй нээж ажилдаа явчих. Би гарах хэрэггүй гүний. Тэг яах би гарахгүй гэртэл байгаа юм. Шүд амаа угаахгүй ядаж. Шүд амыг бол угаадгүй юм бэ? Угаахгүй чинь угаагаад яах вэ? Өөр хийх юм байна байхгүй юу? Муутайгаа бол хийх юм аа л. Ямар ч таск маск юу ч байхгүй. Сая чи учиргүй намайг ингэ тэмдэглэжсэн. Тэгээд өглөөнийхөө цайг уу гэсэн ууцсан. Энэ цаасыг ууших ёстой юм уу? Дисциплинийн нотс гинэ нөгөө сургууль дээр зодоо хийсэн гэсэн тэрний анхааруулга бичиг өгнө. За энэ нэг юм байна. Өглөөний минь хонгор минь нөгөө цагтаа ирсэн. Тэгээд өчигдрийн асуудлаар надаас одоо байцаалт авах гин. Тэгээ би тэрийг офис дээр биччихээд цагдаа дээр хүргэж өгнө гинэ. Чи сэрчээд офис дээр хүрээд иргэн. За ашгүй дээ. Хэдүүлээ явъя ээжийн имлэг рүү явцгаая. За бүх цэцгээ уусал загсаа хоолол тэгээ газраар нэг тарцсан байгаа юмнуудыг янзал гинэ их үйл хийх хэрэгтэй болсоо.
Аричтай нэр. Хин бэ? Надад тусламж хэрэгтэй байдаг. Брендилда ичээ байна уу гинэ. Байхгүй байна гэсэн чи удахгүй ирэх байхаа гэсэн чи новш гэж хүлээж тийчихгүй нэ. Миний чихэн дотор Жон байна гин. Айгүй айгүй. За одоо хүний чихнээс Жон түүхэн. Надад туслаараа хүүхдээ тэр Жон Мекяс гаргаадах гин за. Чадна штэ. Дотор нь хөдлөөд байгаа нь мэдрэгдэж чинь гин. Нэр одоо хүний чихнээс Жон гаргаж үзэх чинь хэдүүлээ. Энэ бол өстө баг энэ дэлхий. Өвдөж гинэ за энэ чихэн дотор шалбархаа байна. Энэ шалбархаанд нь хүрэх юм бол өвдөж. Нэр гэсэн жоо байдаг ш. Заваарсан юм бэ. Амар том жоо байдаг ш. За тагтаа гаргая. Чи ямар новшаа хийж байл гэдсэн чинь дундуураа тасарчлаа гинэ. Тэгээ яагаад ийм новши юм надад тохиолдоод идэг юм бэ гэд. Мэлэр тий нөгөө жоом нь юу нь яг яасан гэж дундуураа хуваагдах уу? Гарахаа өлцөө гаццсан. Бүр хаашаачгүй гаццсан. За байж. Энийг гаргачих заяа. Энэ том хөлхийг гаргаад тэгээд өөр том хөлх ичээ байна. Энийг гаргачих. Тэгэхгүй бол энэ жом нь тэглээд яаж болохгүй ч татаж болохгүй ах шиг байна. Гай. Бити хүрээд байгаа ч тэнгээл энэ шалбархаанд нь бас бүрж болохгүй маа. Ямар хэцүү юм бэ? Ер нь новшоо хийж мэрэгжлийн бус бага насны хүүхдэр ийм хийлгэж байгаа. Анхнаасаа ийм хийлгээг бол ингэж өвдөж чихэн дотроо жом хуваад новши болохгүй штэ. Албатай юм шиг өөрөө хүнээр юм хийлгээ гэж ичээд ууралч муурлаа мөн тэнийгээ минийгээ гэж шаардлага байхгүй. Үнгээр баг. Жомноос нөмөн сүүлийн халбаа идчих сайн гэсэнгөө гэсэн. Одоо ингээд те хоол идэхгүй 7 хоног 5 байрал. За халыг авчлаа. Одоо нөгөө хэсгийг авах хэрэгтэй. Тэснэ би дэлхий дээр хорвоо ертөнцийн дээр байгаа бүх жомыг авнаа. Яваад өгсөн. Гай. Ер нь яхаараа жомод цаашаага урсаад ах уу? Хөдлөөд байгаа мó яаж заахад. Заваарсан юм бэ. За тэгсэн баярлаа гаалаа гэн. Тэгээ би чамгүйгээр юу хийж чадхаа мэдэхгүй байна л гэн. Тэгээд айгүй хараал хийсэн дуушлаараа би ер нь нэг тэгдэггүй маа гэсэн. За зүгээрээ гаргасан одоо ингээд би баяртай байна гэн. За би ажилдаа явлаа. Энэ 7 хоногт намайг айгүй хүмүүс дуудаж байгаа гинэ. Тэгээд энэ хот одоо тэр чигээрээ нэг юм өгт хорхооны асуудалтай болсон. Тэгээ бити санаа зовоо би бүгднгээс нь салганаа л гэн. Тэгээд зөндөө баярлаа. Ээждээ сайн уу гэж хэлээрээ. За яваа. Сайгүй юу. Химпи. Нөгөө засварч ах ирсэн биш үү? Сайн үгнээ юу хийж байгаа гэсэн. Энэ хаалга чойчтой байсан биш үү гэсэн чинь нөгөө энэ дахиад дөхөр олцсон л гэн. Тэгээд ээж чинь байна уу гэн. Тэгээ ээж болохоор цагдаагийн газар ингээ бичиг баримт өгөхтэй болоо явцаа удахгүй ирэх байхаа гэсэн чинь гинэ. Тэгээд ижээ юу хийж байгаа юм бэ гэсэн чинь энэ юу вэ гэн. Энд чи юу юм гэсэн чинь мэдэхгүй байна. Зураг байна. Чи харах уу гинэ. Нөгөө амиа оролцсон гэдэг гарын зураг байна. За харах уу гинэ. Харсан энэ хүн өгцөн үү гэсэн чинь өөр юм харахгүй байна уу гинэ. Буу штт. Өөрийгөө буудаа амиа оролцсон юм бэ нэнгүй. Тэгээ энэ зурган дээр буу ах шиг байна гинэ. Гэснэ би явлаа гинэ. Тэгээ ээж чи явж хайлаа гэн. Тэр нөхөр амиа оролцсон гэдсэн зүгээр өөрийгөө буудцсан л байсан юм бэ. Би болохоор арай өөр юм үлээ гэдсэн аахгүй. Одоо нөгөө чихэн дотор нүх хорхоо ороод ийн гэдэг байгаа штэ. Тэнгүүд нөгөө чихэнд нь хорхоо орцгоор дэвтрээ ойлоод тэгээ амиа оролцсон. Тэгсэн ч үгүй юм шиг байна. Харин бүх хогийг бол надаар бол яг үнэхээр цэвэрлэх гэж шийдсэн юм байна дөө. Одоо энэ олон номыг би ингээ бүгдийн тавир дээр тавих ёстой л байна тий. Гайхалтай. Нэг юм library нэгэд сая сүүлд нэг шинээр гарсан тоглоом ийм ном янзалдаг тэр шиг санагдаж. Гаалга юм бэ. Тэрүүгөө бодсон бол яана. Бас ээж болно те. Цагтаа ирсэн. Танаа ээж чинь байна уу нэ? Ээж цагдаагийн газар руу явчихсан шүү дээ. Ээж цагдаагийн газар байсан юм биш үү гэсэн чинь новшиж сонсчи хүүмэн те. Чи 50 байх хэрэгтэй. Танаа ээжийн машин зам дээр хаягдсан байхыг нь олсон гин. За ээжийн маань нухаа хаялаа. Ямар хэцүү орчлон бэ. Тэгээд ямар нэг тийм одоо нөгөө төвзөлтсөн ч юм уу юм хүч хэрэгэлсэн юм шиг тийм шинж уул мөр бол байгаагүй гин. Тэгээ ээж чинь бүх юмаа машиндаа үлдээсэн байна гин. Тэгснэ тэр одоо нэг алга болсон хүмүүстэй яг адилхан гин. Жуучлаараа хүүмэн. Тэгээ би танаа ээжэд анхаардаг чи мэдчихэж байгаа. Би чамд амлаж чинь те. Ээж чинь бол ер нь олноо л гин. Тэгээ бүх зүйл зүгээр олноо. Тэгээд цагдаагийн цэргийнхний юм том албан тушаалтнууд ирсэн гинэ. Тэгээд энэ хэргийг тэд нар мөрдөн гэж байна. Тэгээд энэ хэргийг одоо айгүй хурдан мөрдөөд учрыг нь олчих байхаа л. Тэгээ би чамаас хэдийн юм асуух хэрэгтэй байна. Өнөө өглөө ээж чи одоо нөгөө гимт хэргийн тэр бичиг баримтуудыг тэр нэг хийсэн. Тэгээд ирүүсээ ирээгүй. Тэгээд явхаас өмнө чамд ямар нэг юм хэлсэн үг вэ? Тэгсэн чинь хэлээгүй.
Зүгээр цаас үлдээсэн байсан л. Тэгээд чамаас өөр хүнтэй холбогдсон уу вэ? Тэгсэн чинь нөгөө Росета офис дэлгүүр олцсон байсан. Росета нь хин юм бэ гэсэн чинь нөгөө Жонни дахиагаа түрүү нөгөө өрөөнд ирсэн байсан нөхөр. Тэгээд тэр ирчээд офис дэлгүүр олсон гэдэг тэгээ надад авчирч өгсөн гэдэг. За тэгээд энийг бид нар бас мөрдөх болно. Тэгээд өвчтөр ээж чинь одоо нөгөө бичиг баримт өгсөн. Тэрэн дээр болохоор тийм эмзэг мэдээллүүд байгаа гэж юм. Тэгээд тэр цэргийн одоо нөгөө албан тушаалтнууд тэр баримтыг авчир гэсэн юм. Тэгээд тэрийг олох хэрэгтэй байна. Машинд нь байгаагүй тэгэхээр энчээ байгаа бох. Надаа аваад ирээч нэг юм саарл юм байгаа л гэдэг. Жинтэл бодвол интэл байгаа л үү. Тэгээд түрүүний тэр хүү амны иргэн зураг мурагтай мой авахгүй юу? Авцсан уу? Аваагүй. Аваач. Яаж өгөх юм бол зүгээр нэг юм хавц тэрийг өгч чаддгүй ш. Эсвэл энэ биш юм болов? Энэ юм шиг байна. Биш байна. Энэ юм шиг байна те. Тийм байна. За энэ мөн байна. Тэгээ баярлаа байна да. Ээж чи энийг өгсөн гэдгийг тэдэр мэдэх юм бол намайг ажлаас халах болно л гэн. Гэсэн чи юу вэ те? Доторх одоо нэг бичиг баримт нь алга байна. Тэдэр хаана байна гэ. Тэгээд ингээд дуусчихж байгаа мó. Яа! Амар сонирхолтой явж ийснаа тэгээд ингээл дуусаа гэж. Тэгээ вишлистэнд хийгээрэй гинэ. Хизээ гарах тоглоом хизээч мэдхгүй те комикс үн. Хэдэн онд ч хийж магадгүй. Тэрнээс өмнө дэлхийц хүн ч магадгүй. Хинч мэдхгүй энэ тоглоомыг хизээ гарахыг. Дүвгүй нэгнэ. За нэг юм тойрог үүсгэх юм шиг байна хэдүүлээ. Мөнхийн тойрогт орцгоё. Тэгээ контент за энэ дээр арх марх гардаг. Өөрийгөө яргалдаг л гэн. За энэ ер нь эвгүй тоглоом болоо авчихсан шүү. Арх уу өөрийгөө яргална гэж юм. Шүнжэнгөө дахиад компьютер дээр суух гэж байгаа мó л гэсэн чинь наваа 52 гэн. Би ажиллаа дуусгаж чинь. Чи би Сарагийн гэрийн даалгавар ганцаархнаа тусалж байгаа. Хоол ундий чи хүртэл зогсооч. Гэр орны чинь ч хүртэл цэвэрлж чинь. Би ядам чи бистээ нэ. Чи би ядахгүй байгаа мó би 6 цаг хүртэл ажиллаж чинь. Тэ бүх зүйл иймээрээ байх юм уу гэд. Одоо аав ээжээр хэрэлдэж штэ. Ирсэн. Сах манах яг сайхан орсон айл байна те. За ажилдаа явах цаг боллоо л гэд. Тэгээд ийгээрээ юмнууд дээр дарж болно юм. Энэ хевсийг харваас угаасаа манах орсон айл. Юусоо ойлгуулж штэ. Ямар ч тач ихнэр хүүхдтэйгээ амьдэрдэг байсан ихнэртэйгээ хэрэлцэн. Просто Дима гинэ тийм байна Орос тоглоом. Энэ зүгээр л Дима гэдэг нэртэй нэвтрүүлэг гарч ийн зурагтаа. Тэгээд өөдөө өөр юу хөвт сэрцэмж ажилтаа л явах та тий. Явахаас өмнө юм идэх хэрэгтэй гэн. Хоолыг идээ. Чэнийг сэндвич гусаад ирэхээ. Гусаа ашгүй жижиг байш. Хайрт ястай гоё жижиг байш. Хувцас өмсөх хэрэгтэй гэн. Хувцас нь хаана вэ? Хувцас хаана байгаа вэ? Шкафын дотор л байгаа хэрэг тий. Мэдээгүй яах вэ? Хувцсыг авсан. Хувцас дуурсан юм бэ? Ажилласаа алагдаш. Гайвэ. Би ажилласаа алагдчихж байгаа мó вэ? За уурсан. Надаа. Тэг би төвчих хэрэгтэй. Би уух хэрэгтэй гэх. Ой. Алагдсан амар уурштэй. Зүгөө бодооч наадгаа бойл гэсэн чинь дугаа гэх. Би босаад ирлээ. Уусан чараа амьдрал амар өнгөлөг болж моллоо. Ямар золби юм бэ те. Бүх юм амар утгагүй санагдчихсан. Арх уусч гигээ орцсон шааж. Тэгээ ажиллаа тараад ирсэн чинь чи яасан ууж байгаа мó л гэсэн. Би өнөөдөр ажилласаа алдчихлаа гэсэн. Чи яасан гинэ гэн. Тэгээ би маргааш 10 цагт ажил дээр очиж юмнууд авах хэрэгтэй гэн. Чи юу бодоод байгаа юм бэ те? Чи бидний тухай боддог юм уу? Чи бидний тухай ерөөсө боддгүй штэ л. Тэгснэ чи ихлэ үйл хөдлөлөө хийчээ дараа боддог мө хөвгөө новшлах гэн. Чи миний асуудал биш штэ. Би намайг дөрвчлаа даа гэсэн. Би чамайг дөрвчлаагүй. Сэтгэлээсээ доо орлоо ш. Тэгээ хүн болгон халагддаг би болохоор хэцэг болохоор ажилласаа харагдсан л гэн. Тэгээ чамайг яг хог шиг хайсан л гэн. Чи болохоор те нэг очихсан газар нь очдөг мó дуулууртаа нохоо л гэн. Би чамаас иччихин чи намайг сонсож гин үү? Ичээ дээ. Өснө маргааш чиний тэнийг юмнуудыг чи би нэгт зүйл байхыг хүсэхгүй. За эхнэрээсээ сарлаа. Би маргааш чамайг гармааргүй. Зээл гинэ. За одоо ингээд эхнэрээсээ хүртэл салчихлаа. Ажилласаа алагдаад эхнэрээсээ салаад гайхалтай. Яг идлүүдийг асаа. Нөгөө ингийн Дима гэдэг нэвтрүүлэг дахиад гарч ийн. Өөрөө бичиг баримтыг олох хэрэгтэй гэн энэ ширээн дээр байсан энэ л багтаа бичиг баримт нь тийм байна. Одоо бодвол хувцас өмсөх байх баг тийм хувцсыг өмсчээ. Одоо гараа авчи.
уумаар байна гинэ. Өглөө дөнгөс ирчээ дахиад арх уух гэж байгаа мó гайхамшигтай. Архичин байх амьдрал ер нь бас ингээд харахаар айгүй гой санагдаад идэв шүү заримдаа. Та нар ер нь тэгж бодож ийсэн үү? Би ер нь нөгөө өмнө зөндөө хэлжсэн шүү дээ. Архичин хүмүүст амар дургу ер нь үхээсэй гэж боддог моддог гэх. Тэгээ яг тэр хүмүүсийн оронд ингээд өөрийгөө тавиад ингээд бодож үзсэн чинь амар тийм зугаатай амьдраад байгаа байхгүй тий. Өдөр болгон өөрийнхөө дуртай юм хийгээл арх уугаал. Тэгэл тэр хүнд үр өгөөд те аж амьдрал юусаа хамаагүй. Тэгэл ууж ийснэ яг ингээд биеийн муудаал өөх гээд ирэхээрээ нөгөө тусал мусал залгуулаад тэгснэ ингээд эргэн тойрныхан бүгдөө амар гуйж муугаал те. Чи бити арх уулдаа дахиад бити уу те. Чи ингээд хичээв сайхан амьдрын штэ гэдэргээд бүр юм амар тийм шудраг бус санагддггүй танарт. Ямар ч хариуцлагагүй байсныхаа төлөө хүн болгоноор амар аргадуулж маргадуулаад тий арт нь үлдчихэж байгаа тэр хүн амьд нь өөрт нь ямар ч хамаа байхгүй. Тэгэл зүгээр ингээл дуртай юмаа л хийгээд байгаа байхгүй. Тэр амар гоё ингээл архин дуртай юм архиад уугаад байгаа. Тийш тэгжсэн үгүй шээ чинь. Айгуу сонио ахын төсөөлөл янз л дусгаар тий. Би хараа хизээ билээ. Сая сүүлд нөгөө нэг тийм архичтай тоглоом тоглож ирсэн аа. Жохон бодсоох гэсэн чи арай нэр үнэхээр л зугаатай амьдарч чадж байгаа хүмүүс биш үү гэж бодсон. За уугаад өргөсөн жохон согцсон гарыг. Систем. За энэ бол төгсгөл амиа орох гэж байгаа юм байна. Зүгээр амьсгал. You brought it here. За чи энийг энд авчирсан. Би энийг энд байлгахыг хүсээгүй шүү дээ л. Тэгээ энэ миний юмнууд шүү дээ. Би энийг одоо ингэ зүгээр хайж чадахгүй шүү дээ гэсэн чи. Чи чадахгүй гэж юу? Чи зүгээр хүсээгүй. Чи миний юу ярьж байгааг сонсдоггүй л гэн. Тэгснэ чиний энэ юмнууд болон чи болоо те хэд чирэггүй хоглол гэсэн чи. Чи надаас юу хүсээд байгаа юм бэ гэх. Би чамайг алга болоосоо гэж хүсэж л гэн. Би чиний заваа түрхэж армааргүй байл гэн. Чиний энэ арчаагүй байдлыг чинь л гэн. Ти бол тэр хүн биш л гэн. Ти юу ч биш. Тэгээд би бүхэн болно гэж юусоо одоо итгэхээ болсон. Ингээд хоёлаа дуусаа гинэ. За ингээд саллаа. Бүр дуусчлаа гэж бодлоо. Харин дуусчлаа гэж бодож үгүй. Одоо л яг ихнэрээсээ салах гэж. Салаагүй би гэртээ байсаар л. Навшийн өдөр биш үү. Тэгэлгүй яах вэ? За би хүүхдээ аваад ээжих руугаа явлаа гэв. Би дахиад ингэж байж чадахгүй байл гин. Тэгээд би 50 баах хэрэгтэй байна. Тэгээ хүүхэд чинь болохоор одоо ингээ үргэлж хажууд нь байдаг байх хэрэгтэй гэж. Тэгээд манай өмгөөлөгч дараа 7 хоног чавтаа холбогдсон. Тэгээ хоёлоо сална. Над руу дахиж бити залгаарай гэв. За их хэрэгтэй хэлцээ. Лавшин надаа. Уух юм хэрэгтэй байна гин. Уух юм аа. Надаа дахиад уух даавалга байна. Би дахиад те ямар нэг гарц олох хэрэгтэй л юм. Одоо яах вэ? Тавилгаа зарах уу? Зурагтаа зарах уу? Өөр арга л юм. Компьютер зарна шүү дээ. Өөр яах вэ? Тийм биз. Амар компьютер зараад тэгэл арх авах чинь биз. Тэгэл амиа орох юм болов уу? Үгүй амиа орох. Гадаагах юм болоо? Гадаагахгүй гинэ. Манай гэрт юу өөр уучмаар юм байгаа юм уу? Намайг хүүхэд байхад нэг хэсэг бас юм архичд нөгөө эмнэлгийн спирт ууж айгүй хорлонд ордог байсан. Тэр шиг би одоо эмнэлгийн спирт уух юм болоо. Энд эмнэлгийн спирт алга. Яг уу юу уух вэ? Уух юм бэ? Юмар зургтаа ламбарт л та тийм биз дээ. Зургтаа ламбарт л хэд хоног уугаад тэгээд хажуудын дэлгүүрлөө ороод монитороо тавиал тий. Тэгээд за хичээс яг сүүлийн удаа маань процессор авчих гэж процессороо тавиал. Ноутбук хүртэл шүү дээ. Манай 50 хүн зөндөө байна уу? Би бол нэг сар бол уучих юм байна шүү. Балаа юм яриа. Яг ёстой бэ? Зар ярих уу? Зар ярих. Нэг юм хийх л хэрэгтэй гэдэгтэй юм мэдээ. Жохон мөнгө болоод адилж уугаад тэгээд ихнэртэй эзэж байгаа шүү дээ. Биш шүү. Нэг юм авцаа. Энэ юмар яах юм бол? Өөргөө дүүцэх чинь за юм аа гэж. Алкол амаа. Ямар амар хямдхан үхэл үү тий. Тэгснэ тий болоорой би юу хийгээд байна. За хямдхан үхлээр үхэхгүй гинэ. Тэгээ энэ бүхэн буруу байна. Би энийг хийх ёсгүй байл гэн. Тэгээ ингээд дууссан уу. Ингээд дууссан. Үхээд өглөө. За нэг юм ирэх үү. Луп гэдэг нь болохоор осор гэдэг утгаараа орчиж байгаа юм биш үү те. Би болохоор нөгөө тойрог гэдэг утгаар нь орчуулад исэн чинь луп гэхээр нөгөө бүр хилцээ осор хэлээд тэгээд өөрийгөө дүүжилчихэж байгаа юм биш үү. За асрагч гэдэг нэртэй тоглоом байна. За гэсэн. Асрагч гэсэн сэдвэл амар асруулъя. Би жоох хүүхд юм шиг байна те.
Яа тэгтээ энэ ямар амар зургууд вэ те зүгээр хүүхдийн өрөөнийхөө ханы зургууд гэсэн чи ийм зургнууд байж идэх шээс өөй. Ва! Энэ минь одоо юу чи? Ичэн зүгээр хоёр хүүхэд нь уйлцсан, ээж нь уйлцсан. Тэгснээ энэ хүүхэд нь ээж өвдгнөөс гараад ирцээдэг ш. Нэр тэгэн шүү те. Ээж өвдгөн дээр нэг танихгүй хүүхэд гараад ирвэл би ч гэсэн уйлна штэ. Зүгээр өвдгөн дээр нэг хүүхэд ээж идэг ш. Гайхамшигтэй. За юу гэнэ? За аав ээж хоёр ч ингээд гарцсан шүү л гин. Тэгээ хэдэн өдрийн турш явна. Тэгээ асрагч дуудсан байгаа чамааг асарна. 11 цагийн үед ирнэ гинэ. Тэгээ ирэхээр нь хаалгаа онгоолгоорой гэж юм. Тэгээ хайртай шүү гэж. За манай асрагч ирсэн. Оо! Асруулна штэ. Хүй сайн уу чи клитүүл гэнэ тийшөө. Манай аавч чинь хэдэн хоногийн турш байхгүй тийштэй. Тэр тамт өнгөрүүлэх нилээ тоног байна доongор байна. Смаш яста. Самбаш. За асрагчтайгаа очоо юм яригнэ. Асрагчөө. Миний сайхан энэ юу хийж байгаа? Өө нүүрг юм биш штэ. Тэгээ надаа тэг үлгэр уншаад өгөөч гэнэ. Тэгэхгүй бол би унтаж чадахгүй. Чи битний тэнхтэй дээ. Чи 7 настай гоо би 7 настай биш. За. Тэгээд чи те үлгэр уншуулахгүй унтаад өгч чадна явж унт гинэ. За унтаад. Асрагчийн царай бол айгүй эвгүүдээ. Энэ талаасаа бол айгүй гайгүй. Энэ талаасаа бол айгүй гайтай харагдаж байна. Жоо гайсан. Унтаад үгүй. За дараагийн өдөр. Асрагч алга болчихсон. Апи спиритус юу л магни лөө. Түрүүнийхээ сурснаа хэлэх гэж. За, энэ жүтгэрийн цаг шууд ихэлсэн. Манай хүн ч бас сатанист юм биш үү? Юу эсэ бэ те? Яна би хард дарсан уу гинэ. Тэгээ надад бол нэг үлгэр уншуулах хэрэгтэй штэ л гинэ. Манай асрагч байхгүй болцсон. Оо, энэ ч унтч. Асрагчаа. Тэрээрээ яасан бэ л гин. Өчтөр шөнө би муухай зүудэлсэн. Тэгээд би амар айгаад байна. Тэгээд надаа үлгэр уншаад өгөөч ээ. Гэсэн чинь дэндүү орой олцсон байна. Хоёлоо жоохон байж байгаа юм идэх хэвээр. Тэгээд подвал руу яваад завсаваад ир. Ямар муухай подвалсаг юм бэ? Тэгээ чи бүх зүйлийн тухай угаасаа мартчихна. За дахиад подвал руу явахаас энэ айлууд ер нь яагаад бүх юмаа подвал хийх юм бэ? Дэндүү харахгүй байна. Би юм харахгүй байл гэн. Тэгээд өрөөндөө очиж гарч идэн л авъя гэж байгаа бохтой. За, өрөөнөөсөө очиж гарч идэ ав гэж байна. Өнөөдрийн тэтгэж жижиг тоглоом жоохон суугаа шүү. Гарч идэн гэсэн чинь дэнлүү байна. Ямар амар харахгүй юм бэ? Энэ дэнлүү яг мөн үү? Юу ч гэрэлтүүлдэггүй дэнлүү байдаг ш. Яа. Ямар амар ч очичваа. Дэлгэцээрээ дүр юу гаргачваа. Хилээ азцгаа шахлаа. Саяных бол амар байлаа. Үнэхээр амар байж чадлаа. Яа, өнөөдөр ингэж очиог удсан биш үү? Өнөөдөр ерөөс нэг удаа ч очиог юм биш тээ. Орцоо ёстой орцоо. Сайныг бол бүр үнэхээр орлоо. Нөгөө үнхэлцэг нь хагардаг бол хагархаа шахлаа. За суу гин. Тэгээ чамтай юм ярих хэрэгтэй байна гинэ. Чи тэгээд энэ байшингийн тухай нэг юм түүх байдаг мэдхгүй л гин. Аимшиг тоглоом гэдэг марцсан. Харин аимшиг тоглоом гэдэг мартцсан. Сайныг бол бүр амар л. Танаа ихч чинь зүгээр алга болоогүй чи мэдхгүй гинэ. За манай ихч үгчиж. Тэгээ юу гэсэн үг вэ? Эцээ байж байгаараа бити хөдлөөрэй. Бодвол юм дуугарсан чи манай асрагч бодвол руу явсан. Би унтаад өгч байгаа юм тэгснэ. Тэгснэ зүгээр суугаар шууд шалан дээр унтаад өгч юм. Вөө манай ихч гараад иж байгаа юм уу? Тийм биш манай ихч алга болцсон гэсэн буцаа гараад. Хүүе чи амьд юм уу гинэ. Яг гадах. Яах гэдэг вэ? Хөгш настай зүрх муутай үнийг дээрлэхэд байгаа юм аашээ. За чи бүгднийг мэдчихсэн. Чи намайг одоо шоолоод ийнүүл гин. Тэгснэ чи ямар бүдүүлэг юм бэ? Би чамайг өрөөнд чинь дүгжиж шүү. Өшөө бодвол дүгжиж шүү гин. За намайг бодвол руу хийцсэн. Ямар тэнэг жавскэртэй би тэгснэ ороод харь тий амар тэнэг бүгд амар чиж байгаа. За эндээс гарахааргаа оол гин. За хонгорхон гэр бүл минь би та нар зөндөө хайртай болохоор энийг бичиж гинаа л гин. За тэнгүүтлээ юу юм? Намайг хизээч бити мартаараа танаа бяцгүй хөвгт чинь л гинөө. Би та нартай тоглоё. Юу би та нарын зүрх сэтгэл зүйн үрд байх болно. Би өстө дүүдээ хайртай мартай энтрэгтгэл баах юм битсэн. Энэ манай ихч яасан бол хүрээгээ олоод авцсан. Гараад ирсэн нөгөө нэг асрагч мэдээж алга болсон. Миний өрөөнд байгаа юу. Гэтэ өрөөний гэрлэг улаанаар сольчих. Энд ч байхгүй.
юу вэ? Ийшээ бас дахиад гэр байгаа юм уу гэсэн чи хүү банда чи одоо төөрөлцсөн юм шиг харагдчих чи асрагчгаа хайгаа юу? Манай гэрлөө ороод ир тэгээ хоёлоо ярилцъя гинэ. Манай энэ асрагч манай хөршинд одоо новшиг хийж явах уу? Энэ манай хичээг алдсан байх та. Тэгээ худлаа тэгээ манай асрагч байхгүйсэн чи хүү банда нэшэр манад ороод ирлгээд одоо намайг алах гэж. Тэгснэ намайг асрагчаа хайж байгаа гэж хэлсэн биз дээ. Та хаашаа явсныг мэдхүү л. Тэгсэн чи минийхөө тэр эмэгтэйгийн тухай мэдхүү. Нэг өдөр дээ чиний найз өстэй дараагийн өдөр нь чиний дайсан болно л. Тэгээ би ойлгохгүй байна. Юу гэсэн үг юм бэ? Тэгснэ чи удахгүй учрыг нь ойлгоно. Гэрлүүгээ яв тэгээ унтал. Навш нь болоод байгаа юм бэ. Гэртээ ороод унтээд. Унтаад өгөл. Ороод ирсэн. Гэтэ айгу дэжгүй биетэй юм те. Чи дахиад чихнээсээ зүудэлсэн үү? Тэгснээр бидний амьдрал аль хизээний дууссан штэ чи ингэж одоо нөгөө амьдралыг бүтээгч ямар ч нэмэргүүлэх юм ямар амар утгагүй тоглоом бэ гэхдээ ямар ч исэн ихчтэйг авд бит хоёр хоёулаа үхсэн юм шиг байна заа юу. Тэгээд би болохоор ингээ зүүдэндээ юу юм бодит ертөнцийг бүтээгдэх юм аашаа. Тэгсэн чинь чи ингээ бодит ертөнц бүтээх ямар ч хэрэггүй штэ миний дөөгээ. Тэгэл дуусааш.